Өвхий яам, за тэгээд уул уурхай яам, эрчим хүчний яам гэдэг олон одоо яамс хоош бол энд нэг ч одоо эргэн аж ахуйн нэгжээс бол хандив бол бүртгэгдчихгийн ерөнхий тогтолцоог одоо батлах тухай ийм тогтоол байдаг. Улсын хурлын даргын 84-р захирамжаар стандартын эрх зүйн орчныг боловсруулах ажлын хэсэг гарсан байгаа. Тэгэхээр ажлын хэсгийн хүрээнд ер нь бид нар бас нэлээд оролцсон те. Тэгэхээр эндээсээ яг гол салбарууд дээр өнөөдөр 3 өдрийн хилцүүлгийг зохион байгуулж байгаа. За ерөөсөө гол энэ хилцүүлгээс хүлээж байгаа хүлээлт бол за стандарт за Монголд бол нэг 6700 орчим стандарт байна. За тэрний 44% нь яг олон улсын жишгт нийцсэн тийм. За үлдсэн 56% нь одоо ямар нэгэн байдлаар шинжлэх зайлшгүй шаардлага үүссэн байна гэдэг дүгнэлтийг гаргасан байдаг юм байна. Тэгэхээр бид нар энэ стандарт одоо жишээлбэл асуудлууд ингээд гарахад те стандарт хэрэгжсэнгүй стандарт байхгүй учраас эсвэл стандарт буруу хэрэгжсэнээс болоод гэж их ярьдаг те. Тэгэхээр яг энэ экосистемийн хувьд бас ямар асуудлууд байгаа. Тэгэхээр салбарынхны байр суурийг сонсё гэсэн үднээсээ за тэр дундаа яг барилга за яг хүний эрүүл мэнд аюулгүй одоо амьдралттай шууд хамааралтай хүнс эрүүл мэнд хүрээлэн борчин гэсэн сэдвүүд дээр өнөөдөр яг одоо мэргэжлийн холбоод болон оролцогч талуудын бүгдийг оролцуулсан хилцүүлгүүдийг хийж байна л да. За өнөөдөр тэгээд өглөө бол барилгын салбараар хэллээ. Тэгэхээр барилгын салбар усаа салбараа болох юм бол нэлээд тийм хувийн хөвшилд хамгаалсан төрийн оролцоо багтаа биетаа жилүү хөгжиж байгаа салбаруудын нэг мөн юм байна. Тэгэхээр жишээлбэл стандартын одоо мөн одоо норм нормативын эрх зүйн орчныг илүү боловсронгуй болгох талаар барилгын хөгжлийн төвөгсөн институттэй энэ чинь жилд бараг 6-7 тэрбум төгрөгийн төсвийн орлоготой тийм буцаад энэ эрх зүйн орчныг илүү боловсруулах зорилготой хэрэгтэй. Гэхдээ бас яг тэр агуулгаараа явж гинөө тэн дээр бас ямар шинжилт томоохон реформуудыг хийж бас буцаад энэ одоо стандарт эрх зүйн илүү боловсруулах болгоход хөрөнгө оруулах тийм тэр талаар бас нэлээд ярилцлаа. Ер нь одоо эрх зүйн орчныг ингээд аваад утсан гэсэн яг одоо ер нь аль ч салбарыг аваад утсан. Тэр дундаа яг энэ барилга хүнс эрүүл мэндийн салбар бол стандартнууд нэлээд хуучирсан тийм илүү зайлшгүй шинжлэх шаардлага байна гэж харагдаж байгаа. Тэгээ стандартыг шинжилнэ гэдэг чинь өөрөө бас нэгдүгээр цаг хугацаа шаардлагатай хөрөнгө мөнгө шаардлагатай. Тэгэхээр барилгын салбарт бол үр дээр нь яг энийг хийх институт нь бэлэн байна. Орлого нь бэлэн байна. Хамгийн гол нь энэ орлого нь яг тэр зүйл рүүгээ ороод буцаад тэр салбартаа хэрэг болж гэнэ гэдэг асуудал нэгдүгээр тулгарч байгаа юм л да. Хоёрдугаар бид нэр 14 мегацлыг хэрэгжүүлэх гэж Улаанбаатар хот маань тэлж байна те. Эдийн засгийн өсөлт явах тусам одоо энэ одоо хүчлийн дараагийн шат руу орох тусам буцаад одоо бид нэр томоохон бүтээн байгуулалтыг явуулъя гэж метротой болъё гэж. Тэгэхээр энэ бүгдээрээ юу шаарддаг вэ гэхээр одоо биднэрт одоо байхгүй нэмэлт стандартуудыг шаарддаг гэсэн үг байхгүй. Тэгэхээр бид нар эрх зүйн орчноо яаралтай реформыг хийгээд шинжилгээг нь хийгээд шаардлагатай одоо хуулийн одоо оруулах өөрчлөлтүүд явах юм бол хийгээд орохгүй бол одоо нэгсэндээ бүтээн байгуулалтад явах гэдэг. Бүтээн байгуулалт явж тэр улсын комисс ч юм уу хүлээж авахын тулд стандартууд нь өөрсдөө зайлшгүй байх шаардлагатай. Тэгэхээр одоо яг энэ салбар дээр барилгын хэрэглэгийн хуульчлсан шинжилт найруулгаар орж ирж байна. За мөн стандартчлалын гол хуульчлсан утгагүй улсын засгийн газар бодлогдоод улсын хурлаар орж ирж байгаа. Яг энэ цаг мөчид одоо салбартаа хилцэж байгаа нь бас цаг үе одоо олсон байгаасаа гэж одоо найдаж байна. Стандарт гэхээр хүмүүс нэг л юм ойлгодог. Гэтэл энэ стандарт барилгын салбарын норматив стандартын эрх зүйн орчин бол бүхэл бүтэн цогц тогтолцоо байж байгаа. Яг өнөөдрийн байдлаар манай барилгын салбарт барилгын норм дүрм 404 норм дүрм хүчинтэй үйлчилж байна. Байнгын шинжилэлт, байнгын шинэ норм дүрмүүдийг боловсруулж явж байдаг. Гэхдээ эдгээр маань цаг үеийн шаардлагад нийцэхгүй тохиолдол гарч байна. Норм дүрмийн уялдаа холбоо хангалтгүй байдал бас гардаг. Шинээр үүсч буй нөхцөл байдал буюу техник, технологийн дэвшил, улс орны хөгжилтэй холбоотойгоор тавигдж байгаа зорилтуудын хүрээнд шинэ норм дүрмүүд ч хэрэгтэй болдог. Хамгийн сүүлийн жишээ хэлэхэд өчигдөр бид манай барилга хот байгуулалт барилга орон сууцчлалтын салбарын шинжилгээ ухааны техник, технологийн зөвлөлийн хурлаар метроны техник эдийн засгийн үндэслэл хэлцэж байгаа. Гэтэл өнөөдөр Монгол улсад метротой холбоотой нэгж стандарт, нэгж норм дүрм байхгүй. Гэхдээ бид олон улсын норм дүрм барьж гаад боловсруулсан тэжүүгийн хэлэлцээл гаргадаг. Энэ ямар асуудал тавигдж байна гэхээр цаашдаа бид метротой холбоотой, газар доорх байгууламжтай холбоотой норм дүрмүүдийг мөн шинжлэх, шинээр боловсруулах мөрдөх хэрэгтэй байж байгаа. За нөгөө талдаа байгаа норм дүрм маань хоорондын уялдаа холбоо муутай тохиолдол гардаг. Нэг зохицуултыг хоёр өөр норм дүрмэнд хоёр өөрөөр тусгацсан байж байдаг. Ямар нэгэн маргаан үүсэх тохиолдолд маргалдагч талууд хоёр өөр дүрмийн хоёр өөр залтыг бариад маргалдах төр эцсийн дүндээ нэг хариулт олдохгүй болох тохиолдлууд бас байж байна. Зохицуултгүй маш олон зүйлүүд бас байж байгаа. Бүгдийг шинээр хийх боловсруулах
шаардлагатай байж байгаа. Яг энэ талаар өнөөдөр улсын хурлаас байгуулагдсан стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчиныг сайжруулах ажлын хэсгийн хүрээнд бид барилгын салбарынхаа стандарт түүний хэрэгжилт салбарын эрх зүйн орчны талаар ярилцж байгаа. Тэгэхээр энэ бол нэг өдөр хийгээд дуустдаг гэдэг биш, нэг өдөр хийгдсэн ч гэдэг биш. Тасралтгүй сайжруулалт хийгдэж үргэлжлэн явж явах хэрэгтэй ийм асуудал байж байгаа. Жишээ болгоод хэлэхэд манай 404 норм стандартаас 1990 оноос өмнө боловсруулалт батлагдсан стандарт байж байгаа. 90 оноос хойш өнөөдөр 35 жил өнгөрсөн бүх юмнууд өөрчлөгдөж шинжлэгдсэн байж байгаа учраас эднийг ч гэсэн ойрын хугацаанд шинжлэх юм зорилт тавьж байгаа. Стандарт бол байгаа шүү дээ Монгол улсад. Яг жишээ нь хот төлөвлөлтийн ногоон байгууламжтай холбоотой стандарт, норм дүрмүүд бүгд байж байгаа. Харамсалтай нь энэ маань мөрдөгдөхгүй тийм зөрчлүүд бол мерсээр гарсаар байдаг. Иргэдийг, оршин суугчдыг одоо эрх ашигыг хөнддөг, ая тухтай амьдрах боломжийг хязгаарладаг ийм юмнууд бол мерсээр гардаг. Жишээ нь газрынхаа талбайн хэмжээгээр байшин барьчихсан. За энэ дээр бол одоо нийт тэр манай яамч тэр ер нь төрийн захиргааны байгууллагууд, хяналт хэрэгжүүлдэг байгууллагууд бүгд л анхаарлаа тавьж ингэж ажиллах зайлшгүй шаардлагатай байж байгаа. Тэгэхээр орж байгаа импортын сая хэлжээ бэлтгэл дээр импортын бараа ялангуяа барилгын материал дээр тавьж байгаа стандарт хангалтгүй байна гэж байна. Энд дээр ямар байгууллагууд ямар одоо шинжилгээ хийж ажилладаг. Таны бодог дээр дэлхийд одоо сургууль цэцэрлэг намар болоод тэгэхээр өнөөдрөөс одоо хин орны бүгд тогтдог гэсэн ярьдаг шүү дээ. Дахиад л цогц асуудал гарч ирж байгаа. За барилгын лабораториуд бол байгаа. Сая та бүхэн анзаарсан бол үндэсний итгэмжлэлийн хорооноос танилцуулсан илтгэл дотор гарч байгаа лабораториуд бол хувийн болон төрийн өмчийн улсын лабораториуд бол байгаа. Харамсалтай нь дахиад тэнд өгчөө шинжилгээний тоо хангалтгүй. Тийм ээ зөв Төв аймагт Хинтээ аймагт байж байгаа лабораторид гэтэл хайрганы ганцхан шинжилгээ, дайрганы ганцхан дээж аваачиж өгч ин гэж байна. Үнэхээр хангалтгүй байж байгаа юм да. Тэгээ энэ дээр дахиад хяналтын тогтолцоог илүү сайжруулах хэрэгтэй. Бид улсын төсвийн хөрөнгө оруулалтаар болон хувийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа барилга объектууд дээр гэрээндээ энэ бараа бүтээгдэхүүнийг итгэмжлэгдсэн лабораториор хянагддаг байх энэ тогтолцоог иж өрн тусгах. Эннийхээ хойноос тууштай ажилтгал байх хэрэгтэй байж байгаа. Сайжруулах юм их байгаа. Хуульд одоо ямар өөрчлөлт оруулах шаардлагатай гэж харж байна? За хуулийн өөрчлөлтүүд улсын хурлаар хэлцэгдэн. Тэгэхээр хэлцэгдээгүй байгаа учраас бид манай яамны хүрээнд сүүлийн жилүүдэд ажиллаж байгаад хуулинд оруулах өөрчлөлтийн саналуудыг боловсруулад олон нийтэд нээлттэй хэлэлцүүлж байгаа. Их олон зүйлийг бас өөрчлөх зайлшгүй шаардлагууд тулгарч байгаа. Тэр танилцуулга бол манай яамны вебсайтад нээлттэй байж байгаа. Иргэд олон нийтээ салбарын оролцогчдоос саналын чөлөөтэй авч байгаа. Энэ дашим та бүхнийг барилгын тухай хуулийн өөрчлөлттэй холбоотой саналаа манай яамны вебсайт болон имэйл хаяг бүх л боломжтой сувгуудаар бас саналуудаа илгээх хүсэж байна. Жишээлбэл ямар өөрчлөлт тусгаж байгаа? За жишээ нь өнөөдөр ярьж байгаа нормативын тогтолцоог өөрчлөх ёстой байна. Барилгын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн асуудлуудыг хуулийн дээр бүр наривчлаад тусгацсан байгаа. Тэрийг нээлттэй болох, хялбар болгох чиглэлээр бид нар ажиллаж байна. За олон улсын өндөр хөгжилтэй орнуудад хийгдэж байгаа зураг төслийг тухайн орных нь магадлалаар бид нар хүлээн зөвшөөрдөг болох асуудлыг одоо хуулиндаа тусгах хэрэгтэй байна. Жишээлбэл 14 мега төслийг бүтээн байгуулалтууд яригдаж байгаа. Сая хэлдэг метро, хонглын систем, тарамба бид нар алийг зургийг хийж үзээгүй, хийж чадах одоо үзээгүй байгаа. Тийм учраас тэр зургуудыг бол өндөр хөгжилтэй орнууд буюу OECD-ийн гишүүн, эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллага гэж байж байгаа тийм ээ 38 гишүүнтэй. Дээрээс нь 2 гөршийнхөө одоо мэрэгжлийн байгууллагуудын зураг төслийг шууд хүлээн зөвшөөрдөг болох ийм саналуудыг бид барилгын хуулинд оруулж байгаа. Ер нь маш олон саналууд байгаа.
Улсын их хурлаас одоо Батнайрамлаг гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг гарсан стандартын хэрэгжилтөө одоо эрх зүйн орчны талаар. За энэ дээр бол маш олон салбарууд бол бас одоо энэ стандарт нь хэрэгжиж байгаа үгүй талаар бол хилцүүлэг одоо өрнөж байгаа. За өнөөдөр бол яг барилгын салбарын стандартын хэрэгжилтөө эрх зүйн орчин явж байгаа. За эрүүл мэндийн салбар, хүнс хөдөө аж ахуй гэдэг стандарт хэмжил зүйн газраас энэ дээр бол хамтарч одоо бас ажиллаж байгаа. За барилгын одоо салбарын хувьд бол өнөөдөр одоо 637 одоо яг мөрдөгдөж байгаа одоо стандарт байна. За одоо яг өнөөдрийн хувьд бол нормативийн одоо сан за мөн одоо энэ нөгөө хууль эрх зүйн орчинд өөрчлөлт оруулах одоо зүйлүүдээр бол бас тусгайлан одоо энэ саналаа хэлж одоо бид бүхэн бас гарц шийдлээ хийсэн юм хэлцүүлгүүд мэрэгжлийн одоо энэ байгууллагуудаас хамтарч ингээд гаргаад явж байгаа. За ер нь бол яг барилгын өнөөдөр салбарт бол одоо энэ стандарт норм дүрм маань одоо яг хэрэгжиж гэнэ үү гэвэл тийм бас одоо бүрэн одоо хэрэгжихгүй байгаа. За мэдээж дээрэс нь энэ хөгжлийн бодлоготойгоо уялдуулж одоо бас энэ норматив стандартаас одоо уялдуулж одоо гаргах хэвээр. Мөн одоо нэг салбар хоорондын уялдаа холбоог одоо сайжруулах хэвээр тий. Барилгын одоо салбар дээр норматив батлагдчихвэл одоо зам тээвэр, за бусад одоо уулуурхай яам, за зам тээврийн яам, эрчим хүчний яамтай ч юм ингээд маш олон салбаруудтай манайх бол одоо уялдаж байдаг учраас төрийн байгууллагуудын яамдын одоо нэг уялдаа холбоог энэ одоо барилгын норматив дээр тусахад бас одоо зөвшөлдсөж тэдний саналын авсны үндсэн дээр бас энийгээ баталдаг байгаа. За тэгээд нормативын ажил маань бол өөрөө одоо маш их судалгаа шинжилгээ шаарддаг. Тэгээд олон улсын одоо туршлагуудыг бас одоо оруулдаг тий сүүлийн үеийн одоо дэвшин дэвшилтэд одоо техник технологиг бас одоо оруулдаг. За ийм учраас бол одоо маш их одоо цаг хугацаа шаарддаг. За тэгээд нэг норматив боловсруулахад бол одоо хилэлцүүлэг мэрэгжлийн зөвлөлөөр оруулах одоо судалгаа шинжилгээ хийдэг учраас 1-2 жилийн хугацааг бол зарцуулдаг байна. Яг энэ стандарт норм дүрм дээр энэ одоо стандартыг нэгдүүлэх шаардлагатай эсвэл тэмүүлж илүү сайжруулах шаардлагатай тийм. Тэгээд стандартыг хэрэгжүүлэх бас одоо аль шатны харах зүйл байна. За стандартууд бол одоо яг ингээд мэрэгжлийн үүднээсээ гараад явж байна. Хэрэгжих шатндаа бол энэ нас хангалттай хэрэгжиж байна. Энэ дээр одоо хяналттай байх ажил бол маш чухал байгаа. За тэгээд ер нь бол одоо яг энэ барилгын одоо төрийн захиргааны төв байгууллага буюу одоо хот байгуулалт барилга орон сууцчлалтын яамд бол одоо салбарын хяналт гэж байгаа. За тэгээд манай одоо барилгын хөгжлийн төв бол бас одоо энэ дээр барилгууд дээр бол стандарт дээр бас хяналттай байд. Олон одоо салбарууд энэ дээр бас хяналт тавьсны үндсэн дээр энэ нөгөө хэрэгжиж гарсан одоо батлагдсан норм маань одоо нөгөө газар дээр хөрсөн дээр хэрэгжиж гэнэ үү гэдгийг л одоо бас энэ дээр илүү онцгой анхаарах хэрэгтэй гэж харж байна. 600 гаруй стандарт норм байдаг гэж байна шүү дээ. Одоо яг хэрэгжиж чадахгүй Улаанбаатар хотод илүү хэрэгжиж чадахгүй стандарт юм байна. Одоо бол Улаанбаатар орон сууцны байрлал зай ногоон байгууламжаас эхлээд олон одоо сүүл баригдаж байгаа орон сууцнууд дээр стандарт зөрчигдөх засаг байгаа шүү дээ. Тэгэхээр яг одоо ийм зөвшөөрөл өгсөн тал дээр хэн хариуцлага хүлээх гэсэн юм. Ер нь л нөө стандартууд батлагдаж гараад тэгээд тэрнийхээ дагуу одоо нөгөө нэг хэрэгжих ёстой байгаа шүү дээ. Тэнгүүт нөгөө нэг тухайн үеийнхээ нөгөө одоо хотын хөгжлийнхөө одоо бодлоготойгоо ингээд уялдаад явхаар өмнөх одоо гарсан шаардлагууд манаас одоо нөгөө цаг үеийн шаардлага хангахгүй ч юм уу. За тэгээ өнөөдрийн байдлаар 600 гаруй одоо энэ стандартаас бол одоо яг мөрдөгдөж байгаа нь бол одоо 120 гаруй буюу 26% тал гэсэн үг. Хамгийн одоо мөрдөгдөхгүй шаардлага хангадаггүй барилгын компаниуд биелүүлдэггүй нормын стандарт норм шаардлагатай. Одоо бид бүхний мэдж байгаа нөгөө барилга хоорондын зай байж байгаа ш тий. Хоорондоо бол хамгийн багадаа одоо стандартаараа хэдэн метр байх хэрэгтэй гэхэд хоорондоо наалтсан. Тэгээд төлөвлөлтөөрөө одоо нөгөө ерхийлэлгийнхаа дагуу явдаг гоо энэ маш олон зүйлүүд байгаа л да. Тэгээд энийг бол одоо бас шинэ одоо 100 мод хот дээр энэ төр давтахгүйгээр Улаанбаатар хотын энэ одоо төлөвлөлтийг буруу жишгийг давтахгүйгээр одоо эхнээс нь одоо төлөвлөлтийг хийж бас ингэ барилгын норм дүрмээ хангуулж ажиллал төлөвлөлтөөрөө маш сайхан одоо хот болох байхаа гэж бодож байгаа. Улаанбаатар хотын хөгжлийн баталсан ш 2040 хүртэл хөгжүүлэх юм хэлэлцэхгүй. Тэр энэ дээр одоо стандарт нормыг дагаад өөрчлөлт гэсэн үг. Саяны одоо 600 гаруй одоо байдал дээр яаж өөрчлөлт авах юм дагаад хууль эрх зүйн орчинд өөрчлөлт авах юм. Орно. Яг нормативын одоо энэ нэг барилгын тухай хууль дээр байж байгаа 5 дугаар зүйл одоо энэ дээр бол маш олон өөрчлөлтүүд орж байгаа. Тийм. Жишээлбэл ямар өөрчлөлт? Одоо жишээ нь одоо барилгын цамаг гэдэг зүйл багхгүй болж байгаа гэсэн үг. Тийм. Тэгээ барилгын норм дүрм стандартууд бол маш олон одоо өөрчлөлтүүд нэг бүрчлэн сая одоо сэтгэлдэр тавьчихсан байна. Ер нь бол хяналт тавих одоо зөвшөөрөл олох асуудал бол шал өөр асуудал. Энэ барилгын сая бэлтгэл мэдээлэлээр бол энэ яригдлаа ш. Тэгэхээр одоогийн байдлаар бол манайх бол барилгын салбар дээр
642 стандарт өнөөдрийн байдлаар одоо хүчин төгөлдрүүлж байна. Тэгээд энэ нь болохоор байдлага бүтээс нэр томьёоны гэх мэтлэн ингээд 14 төрөлд ингээд хуваагдаад явж байгаа. За өнөөдрийн хурал бол ямар асуудлаар яригдж байгаа гэхээр нөгөө стандартын хэрэгжилтийн асуудал, тэгээд эрх зүйн орчныг ямар төвшөнд гаргаж ирэх вэ гэдэг асуудал дээр яг барилгын салбарт онцгойлон ярьж байгаа асуудал бол энэ онцлогтой байна. Стандартчил техникийн зохицуул тохирлын үнэлгээний итгэмжийн тухай хууль маань одоо ингээд засгийн газарт өргөн баригдах гээд нэг удаагийн хэлэлцүүлэгт ороод явж байгаа. Одоо ойрын хугацаанд дахиж орох ёстой. Тэрнээс өмнө бид нэр 3 том салбар дээр яг энэ асуудлыг бол дахиж ярилцъя гэж хэлсэн. Нэг нь бол барилгын салбар, нөгөөх нь эрүүл мэнд, тэгээд дээрэс нь хүнсний салбар, хүрээлэн буу орчин гэдэг үндсэндээ бол ингээд 3 гол салбар дээр бид энэ асуудлыг ингээд ярилцаад явнаа. Тэгээд цаашдаа бол энэ чинээс одоо хилцүүлгээс гарсан одоо санал шийдэл тэр юу гэдэг тэрийг бол хуулийн дээр тусгаж өгөх асуудал дээр бол голчилж ярьж байгаа. Улсын хурал дээр бол стандартын хэмжээлт зүйн эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр ажлын хэсэг байгуулагдсан. Энийг бол Батнайрамл гишүү ахалж байгаа. Одоо 10 гаруй улсын хурлын гишүүд энэ дээр ажиллаад явж байгаа. Тэгэхээр өнөөдрийн хуралдаа нь бол одоо яг барилгын салбараа онцгойлоод явж байгаа. Энэ дээр хотын стандартын асуудал, нөгөө стандартын хэрэгжилтийн асуудал, за тэгээд дээрээс нь тэмжлийн асуудал гэх мэтлэгээр том асуудлууд байгаа. Өнөөдөр ингээд бүх барилгын мэргэжлийн холбоод аж ахуйн нэгж иргэд оролцуулаад ингээд хэлэлцүүлж байгаагаар онцлог байна. Хууль ямар өөрчлөлт авах вэ салхи гаргаж байна. За яг одоогор бол хилцүүлэг явж байгаа учраас одоо яг ямар санал сайжруулах зайлшгүй шаардлагатай гэдэг гарч ирж байгаа шүү дээ. Жишээ нь хэлж одоо манай стандартыг одоо нөгөө сонгон хэрэглэх бичвэрийн гэдэг дээр бол одоо энэ барилгын тухай хууль дээр бол одоо заавал дагаж мөрдөх биш одоо тэгээд ерөнхий одоо байдлаар ингээд оруулсан байгаа. За норм дүрмийг бол заавал мөрдөх гэсэн гэх мэтлэгээ за хотын стандартаар барилгын асуудлыг яаж тусгаж өгсөн гэх мэтлэгээд нэлээд асуудлууд бол энэ дээр яригдчихэж байна. Хуулийн асуудал. Журмын 4-р зүйлээр тодорхой заасан. За 4-р зүйлийн 4-ийг баримт бичиг боловсруулах, судлах, сурталчлах, за сургалт семинар зохион байгуулах